Эрхэм үзэгч та бүхэнд өдрийн мэнд хүргэе ихсрүүлж ярилцлага эхэлж байна. Өнөөдрийн дугаард солонгос судлаач Батчиргал оролцож байна. Танд өдрийн мэнд хүргэе. Сайн байна. Өнөөдөр хоёулаа ярилцах сэдв маш өргөн. Олон асуудлыг бол багтаахыг зорж байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Азийн улс орнуудад 7 хоног альчлаад бас бүр гарагт үтгэлцлээ. Айдтай уулзлаа, Японд очлоо, Өмнө Солонгостой уулзлаа. За Өмнө Солонгосын ерөнхийлөгч Ли Жимянтай уулзсан. За энэ үеэр Өмнө Солонгосын талаас Дональд Трампт ийм эртний бэлэг дурсгалын хүчээс алтан титэм. Тэгээ мөгөн хаа гэд төрийн хамгийн дээд одон гартууллаа. Энэ чухам юу илэрхийлсэн нүүдэл болчвоо стрий юм. Гэхдээ нэг айхтар нүүдэл гэхин ч хаашаа чи ерэн зүгээр нөгөө Трамп гэдэг хүний хөлдөн суугаад айгүй сайхан бэлгэлийн чанартай тэгсэн мөртлөөс дотор айгүй олон гоё нарийн дуутахыг агуулсан л да. Тэр алтан титэн болвол ч бүр манай эртний өмнөх 600-аад оны үеийн тухайн үеийн солонгосын хойг төр байсан хаанчлалны 3 улс байдیں۔ Гогорьё, Бикчи, Шилла гэдэг. Тэгээд тэр 3 улсыг нэгдсэн одоо хаант улсын хааны Шиллагийн хааны титэн багхгүй юу. Тэрийг яг дуурайлгаа хийгээд бас нэг 100 грамм алт орсон гэж хэлээ шүү. Алтан бүрмэл. Тэрийг өгж байгаа юм. Тэгээ юу гэхээр ерөөсөө энэ нэгдсэн улсыг байгуулсан тэр хааны титэн багхгүй. Нэгдсэн улс гэдэг. Нэгдсэн улс. Тэгэхээр чи солонгосын хойгийг нэгтгсэн байна шүү дээ. Аль тэр таавал хаан болгочих. Тэгээд дээрэс нь юу гэхээр чи төрийн хамгийн дээд одон манай нөө Чингис хаан одонтой адилхан шүү дээ. Хамгийн дээд одон тэр бол зөвхөн Америкийн ерөнхийлөгчд хамгийн анхны удаа. Тэгээ өөрөө болохоор Ижимян Трамптай уулзахтаа шууд ширээн дээр суугаад ярьж байгаа. Та бол дандаа хамгийн анхны хамгийн тэргүүний одоо 1 номерт гэдэг үгсийг байн хэлж ярьж явдаг. Одоо энэ удаагийн айлчлалын хамгийн анхны тийм сонин ивентүүд тантай холбоотой шүү гэдэг шагнал өгчөж байгаа. Тэгээ нөө Трамп гэдэг хүн чинь уулзалтан дээр би одоо ч гэсэн шууд зүүж үзмээр байна. Ингээ ярьж байгаа. Жохон хошин маягийн мэдээ боловч онгоцондоо суугаа солонгосоос буцахтаа хүртэл миний титэм хаа байна гэж асуугаад байгаа сурагтай нэг тийм юм бишсэн байлээ. Тэгтээ зүгээр бэлэгдлийнхаа хувьд бол маш бас нарийн утгатай л да. Та чухал шүү. Энэ хойгийг та нэгтгэх, инх тавныг тогтооход та чухал хэрэг гүйцэтгэх хүн шүү. Та найдаж яана гэсэн юмыг бол хэлсэн баг гэж бодож байна. Тэгэхээр Трамп бол Ким Жон Унтай 3 удаа уулзсан. Сингапур, Ханой, Панмунжом уулзсан. Тэгээ сая энэ айлчлалын хоёр онгоцсон сэтгүүлчтэй уулзахдаа би энэ Азийн айлчлал уртсгаж болно, сонгоод болно. Ким Жон Унтай уулз яг болох би бол бэлэн байна гэсэн. Ким Жон би Трампын талаар дандаа надад их сайхан дурсамжууд байдаг. Гэт өнгөрсөн сард 10 сарын 11-ээр хэлсэн боош энэ сарын ихээр юм. Тэгвэл бол уулзах боломж байсангүй. Ер нь энэ хооронд ямар нэгэн одоо холбоо тогтоох гэсэн оролдлого байсан болов уу? Орлогууд бол байсан. Тэр бол бараг нотлогдож байгаа бах. Тэр Кевин Ким гээд тухайн үед болохоор чинь Азийн газрыг хариуцчихсан. Тэр чи өөрөө бас нөгөө нэг Америкийн тагнуулын газар чинь Азийг хариуцсан бас аюул том мэрэгжилтэн байсан байхгүй юу. Тэгээ урд нь байсан Сингапур, Ханоигийн уулзалтууд дээр бол гол үүрэг ройл гүйцэтгэж ирсэн ийм арын албанд байсан төлөөлөгч байгаа. Тэр болохоор одоо Солонгост юугаар ирчихсэн элчин сайдын орлогчоор хийцэн байгаа юм. Тэгээд тэр бол сая энэ уулзалтыг энэ АПЕК-ийн өмнө хурж ирж нэлээд байж байгаад явсан шүү. Солонгост байж байгаад. Энэ мань юу гэхээр тэр доогуур одоо арын албанд бас холбогдох уулзалтуудыг аягүй олон саналуудыг тавьж хоорондоо ярилцж ирсэн гэдэг юм бас нэг жишээ болох болов уу гэж ер нь таамаглаад байгаа. Барагч тийм баг. Тэр бол Солонгос, Монголыг хүртэл хариуцдаг гэсэн. Кевин Ким гэдэг өөрөө Солонгос гаралтай Америк хүн байхгүй. Тинчээ бол чинь гадаад алба тагнуул ингээ бүх юм дээр байсан юм л дээ. Тэг ингээ яриад идэг. Тэгтээ бол Ким Жон Ун энэ маршал бол тийм амархан хөдөлгөөрч хүн биш л дээ. Яг тэгвэл энэ
Сая бол чи 9 сард очиод аюу том ивент хийж идэрлээ шүү дээ. Бээжинд те. Аюу олон ийм том Ши Жинпинг Путинтэй гурвал аюу том ийм өөрсдийнхөө хүчийг бас өөрсдөө жоохон мэдрээд ярих юм яриад хүрээдэрчихсэн. Тэгэл 2 сарч болоогүй тэгэл дахиад Трамптай уулзаал ингээд байх юм чи бас юу л бол хажуугаар нөгөө манай хүний бас жоохон игдэвчлэг хүргэсэн л дээ. Трамп өөрөө Азаар ингэж тойрч явах оронд ураа. Японд юу болов тийм ээ? Японд ерөнхийдөө Такаичи Санааитай уулзсан. Тэгэж анхны эмэгтэй ерөнхий сайд ер нь баруун консерватив үзэлтэй шүү Трамп ч гэсэн ер нь бол алерт баяр үргээд илчгсэн байсан. Уулзалт ч сайхан болчих шиг боллоо. Гэрэл зураг видео бичлэгэн зүгээр интернетээр риш шиг л ингээд харж байна тийм үү. Трамптай бол учраа олцсон байна гэсэн юм яриад. Сургас дэвэрлээ. Тэр уулзсан дээр бүжиглсэн шүү дээ. Умар Солонгост барьцаалагдсан иргэдийн төрөл төрөстэй уулзсан. Ингээд зургийг ингээд жазанд хийцэн. Аваад ирсэн шүү дээ. Энийг 17 хүн гэж ярьдаг тийм үү. Энийг умруудын талынхан бол нэгэн тийм асуудал руу шийдчихсэн. Одоо ямар нэгэн ийм хариулт юм байхгүй гэж яриад байгаа шүү дээ. Тэр хүмүүсээс одоо нас орчихсан. Зарим нь бүр амиа хорлсон ч гэдэг. Ийм яриад байгаа тийм багтаа тийм. Энэ талаар ер нь өмнөдийн талаарх бодлого нь юу байсан? Тэр тухай одоо бити яриа. Наа чи шийдэгдчихсэн. Тэр бол үнэхээр Ардчилсан Солонгосын хувьд гадаад бодлого яг энэ яриан дээр бол үнэхээр одоо бол бүр мартагдсан. Тэр тухай ярих юм бол хэлцээр байхгүй шүү гэдэг далайлахчдаг байхгүй. Тухайн үед хүдэн дайны үед болохоор чин Ардчилсан Солонгосын гадаад бодлого болон тагнуулын яг энэ арга хэмжээ тусгай албадуудын үйл ажиллагааны дунд бол Япон иргэдийг барьцаалж исэн, хулгайлж исэн ийм түүхүүд бол байдаг. Тэрийг бол цайруулаад одоо болцсон юм шүү гэдгийг дахиад сөгөх дургу. Урд айлаасаа ч гэсэн айгүй их авчирж исэн шүү. Урд айлаасаа бүр жүжигчин бүр кино найруулагч нийгмийн том зүтгэлтэнгүүд эрдэмтдийг нь авчираа барьцаалаад тэнцээж сургуульдаа сургаа ингэдэг байсан. Тэгээ заримыг нь буцааж явуулна бүр. Тэр энэ тухай бити яриач гэж ярьдیں۔ Шинэ нэмэгтэй ерөнхий сайдын хувьд бол тийм юмыг ярьж гарч ирэхээс өөр арга байхгүй. Японы улс төрд болохоор ерөөсөө хоёрхан том ийм багныг ярьдаг байхгүй. Нэг нь юу гэхээр барьцаалагдсан иргэдийнхээ асуудлыг ярья. Иргэдийнхээ энэ Ардчилсан Солонгосын засгийн газраас уучлалт гуйлгая. Тэрний талаар ямарваа нэгэн арга хэмжээ авах шийдвэрийг гаргуулъя. За амьд байгаа бол амьд үхснийг нь одоо тийм ээ мэдээллийг нь авъя. Үр хүүхэд нь байдаг бол тэрийгэ буцааж авъя. Улаанбаатар ч гэсэн бас нэг уулзчихсан тохиолдол байдаг. 14 онд тийм үү? 14 онд тий. Yokota Megumi. Тий. Охин нь 26 настай Ким гэдэг охин ирсэн уулзсан байна тийм үү? Тэр ч одоо 10 жилийн өмнө үнэхээр манайхны бас айгүй том experience болсон л да. Ямар ч гэсэн энэ тухай бол одоо дахиад ярих айгүй дурггүй. Тэгэхээр Японы тал болохоор Японы тал бол ингээд асуудал нийлэлтэй байгаад шүү дээ шийдвэрлэгдээ. Одоо Трамп Такаичи Санааи хоёрын уулзсан дээр ирж ийн гэдэг чинь энийг шийдэд өгөөч гэсэн юм ярих гэдэг шүү дээ. Угаасаа Такаичи Санааи тэр л байхгүй. Ерөөсө хоёр миний түрүүний хэлсэн шиг барьцаалагдсан иргэдээ авъя. Тэгээ Корелийн ардлуудаа газар нутгийн асуудлыг шийдэе. Энэ хоёрыг ярьж ижил Японд улс төрч ерөнхий сайд хүртэл явж болно. Дахин өөрөө дахиад ингээд залгамж шалгаа үлдээж болно гэдэг юм ярьдаг байхгүй. Сая би тэр хойшоо Пхеньянгд очиод ирсэн. Тэгэхэд ийм юм ярьж болох уугүй юу? Тэнд байгаа элчин сайдтай бид нэг орой хоол идээд ярилцахад бол манай элчин сайд бол ярьж ил. Наадад ч ерөөсөө ийм л юм ярихгүй бол болохгүй. Японы улс төр ийм байдаг. Манай элчин сайд ч өөрөө Японы мэрэгжилт Японд байсан хүн. Тэгээ тийм юмыг сонсоод үнэхээр яг аргагүй байна даа л гэж бодож байлаа. Ли Жимион Трамптай уулзаад нэг асуудлыг шийдлээ. Өмнө нь бол бас одоо дараа тавьж исэн байдаг. Яг тэгвэл манай шумбагч онгоцнууд дизель хөдөлгөөртэй. Энүүгээр умрдын болон хятадын шумбагч онгоцыг саатуулна, мөшгөн гэхэд бол чадахгүй өвчин төлөв. Гэтэл цөмийн хөдөлгөөртэй шумбагч онгоц одоо хийх ийм зөвшөөрлийн олгооч гэдэг юмээр Трамп зөвшөөрчлээ тийм үү. Филадельфид л очил барих л юм шиг байна тийм.
энийг өмнөдийн улс төр дэвгэж ирж байна. Мэдээж бол нөгөө эрх барих сөрөгчин хоёрын хооронд одоо ингээл бөөн хил ам дайн дэгдчихэл байна л да. Нэг нь болохоор чи үнэхээр яг өндрөөр үнэлж яхад зарим нь бол энэ бол хотлол уурал гэж ярьж л байна. Гэхдээ энэ яг бас бид нар зүгээр одоо монгол хүмүүс бидний хувьд ч гэсэн энийг айгүй тийм сонирхол харах хэрэгтэй байхгүй. Тэр хойг тэр хүчний бодлого яаж хэрэгж байна. Тинчээ цөмийн хөдөлгөөртэй шумбагчтай болж байна. Нөгөө хойд айлаас нь ямар хариу барих уу, хятад яаж одоо тийм ээ реакц үзүүлэх үү гэдгийг харах хэрэгтэй. Бол Трамп бол яаж магадгүй хүн шүү дээ. Дээрээс нь энийг бол яг эцсийн байдлаар үнэхээр шумбагчийг хийх зөвшөөрлийг цөмийн төлж нийлүүлээ, цөмийн хөдөлгөөрийг хамтран одоо тийм ээ зохион бүтээх юм аргачлалуудыг технологио шилжүүлээ, манайд хурж ирээ, Филадельфиад хурж ирээд шумбагчаа үйлдвэрлэл эцсийн байдлаар нэг цаасан дээр гараад ирж байгаа байхгүй. Гарын үсгэж зурцсан. Тохирцсон. Батлан хамгаалахын амтай, засгийн газартай, юутай. Тэгэхээр явсныхаа дараа нөгөө нэг НАТО гэдэг нэг юм байдэн шүү дээ. Тэр умард Атлант биш нөгөө яриад идэг action хийдгүү НАТО. No action talk only гэдэг байгаа шүү дээ. Тэрүүгээрээ эн чинь бол нэг 10 жил 20 жил үргэлжлэж болохоор л яриа байхгүй. Бид нар яг танахыг бол дэмжиж байна. Мэдээж бол за муу хятадыг Ардчилсан солонгосын энэ хөдөлгөөнийг тэнд байж байгаа энэ талай тэнгисийг хянах энийг бол бид нар дэмжиж байгаа боломж юм. Тэгээ яа бодъё л доо ярил л да. Яри болно. 2003 жилийн өмнө байна уу? AUKUS гэдэг нэг юм байгаад байгаа шүү дээ. AUKUS технологи шилжүүлэн AUKUS зөвшөөрөл өгөх үед одоо ч гэсэн ингэж хойноос нь гэл чирэгдүүлээ сунжруулаад яваад байгаа хөөхгүй. Яагаад? Гэхдээ манайх өөрсдөө шумбагчаа үйлдвэрлэмээр байдаг. Манай шумбагчийн нөгөө үйлдвэрлэлийн энэ хүчин чадал хүрхгүйгээс гадна бидний ингэж очир дараалт маань их байна. Ингээд шалтгаан тавьчихдаг. Тэр юу гэхээр энэ хоёр дахь AUKUS болох юм биш үсттэй. Одоо ч гэсэн сунжираад. AUKUS гэдгийн зүгээр яг миний зүгээр ингээд энгийн байдлаар одоо зүгээр миний төсөөлөлтөө К үсэг тавиад KAUKUS ч болж болох байхгүй. Тийм ээ? Солонгосыг нэмлэх юм бол Корея тийм. Тий, Кореяг нэмлээ гэж KAUKUS. Тэгэхээр энэ дараачийн AUKUS болох юм биш үстэй гэсэн болгоомжлж жоохон байх шиг байна. Тэгээ Трамп бол бас итгэлгүй хүн шүү дээ. Яг ер нь бол жишээ нь Америкчууд өөрсдөө тэнгисийн хүчний хөлөг онгоцны тоогоор хятадын ард оцорсон байхгүй. Тийм. Хятад яг иргэний нисэх онгоц үйлдвэрлэлийн салбараа хүчин чадал одоо яг байгаа хүчин чадлаа цэрэг рүү шилжүүлээ гэхэд бол бараг 100 дахин илүү болцсон байна. Яг жишээ нь CNN дээр бол ингэж бичсэн байна. Манайхан энэ хөлөг онгоц байлдааны хөлөг үйлдвэрлэлээ эрчимжүүлнэ гэж баахан давхилаа. Ер нь үр дүн гарчих юм. Одоо ганц чаддаг улс нь бол Өмнө Солонгос. Тэр нь үнэн шүү дээ. Хөлөг онгоц одоо нэг арай бодиттой болох гэдэг юм шиг өсөл мэрсэн байна. Үгүй харин тэгэд харал та. Ши Жинпин бол сая бол хэллээ шүү дээ. За танах AUKUS-ыг хамгийн анх эхэлж явах үед болохоор чинь хятад баахан юм ярьжсэн байхгүй. Эсэргүүцчихсэн. Тэгж яхад чимээгүй болсон. Та нар NPT-гээ сайн анхаараарай. За мэдээж тусгаар болсон Америк зөвшөөрөөд та нар хийж байгаа бол одоо бид нар хийх үг хаалгаа. Сая Солонгос ч гэсэн бас хэлсэн. Трамп Ижимийн хоёрын яг энэ уулзалтын дараа NPT-гээ хараарай. Дайхтай харъя. Хятадын шумбагч нар гэж тийм 100 үг байдаг хөөхгүй. Усан дотор явж байгаа нөө пад трактор гэдэг. Айгүй их чимээт. Чи шумбагчийн амин сүнсний үг л тэр чимээгүй байх хэрэгтэй. Чимээгүй байх хэрэгтэй. Чи болдгоо хөөхгүй. Дээрэс нь хятад бол тоогоор их байж болно л доо. Чанар. Тэнд байж байгаа яг амьд үлдэх чадвар тийм ээ. Тактикийн одоо цэрэг дэний ажиллагаа явуулахын чадвар. Энүүгээр бол айгүй хойно хоцорчтой. Тэгэхээр юу гэхээр магадгүй энэ зарим нэг Солонгосыг татан оруулна гэдэг чинь Америкийн хувьд бас том ашиг шүү дээ. Уулна бол тийм болж байгаа байхгүй. Дээрээс нь Солонгос юу гэхээр
усан онгоц үйлдвэрлэлээр тэргүүлж байгаагаас гадна шумбагчийн хувьд болохоор чинь саяхны хүртэл бол хит хитийн шумбагчуудыг бол хийгээд туршаад эхэлсэн. Одоо зөвхөн цөмийн хөдөлгөөрөл хэрэгтэй байгаа байхгүй. Бэлэн платформуд нь байгаа. Жохон өөрчлөлт хийгээл болоо. Филадельфид очиод үйлдвэрлэх юм бол давай. Аюу хурдан бол үйлдвэрлэлийг бол явуулах боломжтой. Гэтэл хойд айл нь бас хоосонгүй шүү дээ. Тэгэхээр очоо Трамп Кимийн уулзалтын талаар ярил л да. Тухайн үеийн энэ Америк солонгосын улс төрийн нөхцөлүүдийг харъя. Тэр үед бол Трамп байла. Нөгөө талд Өмнө Солонгост Бүнжээ юм байла. Арц намын. За одоо яг иймэрхүү адилхан нөхцөлүүд байна тийм үү? Ли Жиминий хувьд бол арц намаа сонгогдсон. Тэгээд Дональд Трамп байна. Трамп арчлагч нар либералуудыг амар сайн ашигладаг байхгүй. Яг тэгвэл эн чинь нөгөө эрх ашиг нь байгаад байдаг. Аюулгүй байдал. Мөн чи энэ үед яасан бэ гэж? Пуучингийн харвах траектор болон зай тусгал дээрээс нь Пуучингийн төрлүүдийг Америк зөвхөн зөвшөөрлийг нөгдөг гэсэн бол тэрийг цуцалж өгсөн байхгүй. Тэр мөн чи энэ үлдээсэн ганц лигэс юм байхгүй. Арчлагч нарын хувьд юу вэ гэхээр чинь аюулгүй байдал. Ямар ч гэсэн хойно очиж гуйж байгаа. Энийг хийгээд өгч, энийг хийгээд өгч, энийг зөвшөөрлөд. Тэр мөнжийн үлдээсэн легасын тэр байдаг. Энэ удаа Ижимёнгийн үлдээсэн легаси бол магадгүй энэ шумбагчийн асуудал байж магадгүй юм шиг. За яг уу юуны таксийн хувьд нөгөө нэг татврын дайн, за тэгэл нөгөө нэг валютын сангийн 84%-ийг нь барыг бэлэн мөнгөөр өг байр гэдгийг одоо 25% байжгаад 15% болгоод жоохон бууруулсан шүү дээ. Тарифыг тийм. Солонгос Америк хоёр ч хоорондоо болооч бараг 20 жилд нөгөө FTA гэдэг айхтар юмтай байсан шүү дээ. Чөлөө тулталдааны гэрээтэй хоорондоо татваргүй бараага худалдаахаа хийдэг байсан. Одоо бол Трамп гарч ирээд ингээд татвар ногдуулаад байгаа байхгүй юу? Тэгээ сая бол айгүй тийм замбраагүй байж байхыг бол сая энэ уулзалтаар арай жоохон ингээд хайрцаг зэгцэнд нь оруулаад томьёолоод өгөх шиг боллоо. 25-аас 15% болгосон гэж байна. Тэгээ Трампын нэг залтын юм нь юу гэхээр тухайн солонгосын хойг дээр манай эрх ашиг байж байгаа бол арчлагч нартай ч бид нар өөр төрөнд орж болно. Консервативуудтай ч гэсэн бид нар ярилцаж болно гэдэг юм байхгүй. Тэгээ нөгөө дийлээ хийдэг, нөгөө тохиролцоо хийдэг айхтар хүнийх нь нөгөө art of deal гэдэг юм л харагдаж байгаа юм болов гэж боддөө шүү дээ. Та энэ 10 дугаар сарын 9, 10, 11-нд Пхёньянд болсон том баярт очиод ирлээ. Өөрийн нүдээр үзлээ тийм цэрэг зэвсгийн хүчин чадал тэр пуужингуудын үзлээ шүү дээ. Ер нь энэ талаар та ямар сэтгэл төрөв? Яг тэ нөгөө мэдээгээр үздэг ингээл судалдаг үздэг хардаг юм яг бодитоор харахад бол сонин сайхан юм байлээ. Тэр Хваасан 20 гэдэг хамгийн том. Хваасан 20 чинь бол одоо өнгөрсөн 100 бишээ энэ намрын ихэнх үед хөдөлгөөрийн туршилтыг хийцэн байхгүй. Тэгээ би энэ удаа 80 жил хөдөлмөрийн намын 80 жилийн хор тохиолдуулаад бас нэг үүрээр ч юм уу нэг гинт харвах юм болов яад юм болов ямар нэг юм хийх юм болов ивент хийх юм болов гэж хийгээгүй л дээ. Мэдээ шалгах хэрэгтэй шүү дээ өөрийнхөө үнэтэй зэвсгийг. Зүгээр яг тэрийг бодитоор нөгөө нэг юм 22 дугуйтай айгүй том юм урт тээлэн дээр гарч ирэхийг харлаа. Дронууд үнэхээр сайн болсон байна. Сая бол туршилт яг энэ Гёнжугийн энэ уулзалтын Апекийн өмнөхөн Хваасан 11 маа гэд хайперсоник хитвэний пуужингаас харваад туршчихлаа. Тэгээ айгүй том арга хэмжээ болсон шүү дээ. Нөө Медведевийг дуудаж ирээ хажуудаа суулгацсан. Хятадын номер 2-ыг авчираад суулгачихсан. Лаос, Вьетнам ингээ бүгднийг авчираад суулгачихсан. Тэгээд тэнцэнэ юу гэхээр бас ийм үг хэлгэн хайшаа шопинг хийгээрэй гэдэг ч юм уу. Байж болно шүү дээ. Why not? Тийм үстэй. Тэгэхээр айгүй тийм хүчтэй яг л энэ жижигхэн хойг боловч өмнөд айлынхан одоо тэр хойд айлынхан улсын төсөв, жилийн төсөвтэй адилхан өмнөд айлынхан нөгөө батлан хамгаалах төсөв нь адилхан байдаг байхгүй. Зөвхөн батлан хамгаалах төсөв. Хойд айлынхан төсөвтэй жилийн төсөвтэй адилхан байдаг байхгүй. Тэгэхээр юу гэхээр тэр жижигхэн төсөв байгаа ч гэсэн пуужингаа үйлдвэрлэх юм хий. Магадгүй энэ удахгүй Хваасан 20 гэдэг
хамгийн тэр аимшигтай том юугаа SLBM-ийг турших байх л гэж би бодоод шүү дээ. Том баяр болсон их ач холбогдол үзүүлсэн 5 жилийн дараа нөгөө нэг том Майн нэгэн гэдэг юм том стадион дотроо том урлаг соёлын тоглолтоо хийлээ. Том тэргүүнүүдийг Медведев тэргүүтэй том дарга нарыг аваач үзүүллээ. Тэрэн дээр газар дээрээс нь түүхэндээ байгаагүй нөгөө Украинд болсон тусгай ажиллагааны тухай бичлэгүүдийг үзүүлж байна. Энэ хэдэн цэрэг илгээсэн байна? 11 12 мянга. Урд нь та бит хоёр энэ тухай ярьж байгаад би айгүй тийм хойд айл болон энэ Орос хоёр өөрсдөө юу хийхийг нь харъя гэл ингээл ярьж ирсэн шүү дээ. Тэгэл би одоо төрүүлж одоо янз бүрийн ярихаа жоохон азнаад байсан. Тэр үед явуулсан байсан тий 5,000 гарч. Тий. Гэхдээ одоо бол энэ бас л бүхэл юм нууцсан шүү дээ. Нөгөө тэр ажиллагааныхаа энэ дүрсвчлэгийг бол үзүүлсэн юм байна тийм үү? Үзүүлсэн ингээл жоохон гарч байгаа байхгүй. Тэгээ тэр парадн дээр чи яг нөгөө тусгай ажиллагаанд явсан цэргийн ангич гисэн чагсаал дээр гарч байгаа. Нарийн байсан шүү. Яг энийг шин Оросын холбооны ус бүгд найрамд гарцсан Солонгос ард ус стратегийн одоо иж бүрэн түншлэх хамтын ажиллагаатай болцсон тийм үү. Тэгэхээр гэрээнийхээ өөрөнд бие биедээ ингэ туслах тийм асуудал бол энэ хоёр улсын хоорондын асуудал байхгүй. Тий. Зөвхөн өмнөдөд Солонгосын хойгт юу гэж хүлээж авах вэ гэхээр энэ одоо өндөр бэлтгэлтэй зэргүүт чинь байлдаанд ороод үтсчлээ. Энэ чинь өөрөө маш аюултай. Мэдээч ойлгомжтой. Өмнөдийн хувьд тийм үү. Том хожил болсон. Хотуудад байлдаж. Тий. Утсан шүү дээ. Энэ бол хотын л байлдан болж байгаа. Хотын байлдан бол. Гэтэл яг урдхан талд нь Солонгос байж лээ тийм үү. Дээрээс нь дагуулад айгүй бол үйлдвэрлэл айгүй хүчтэй. Оросоос юу авсан байж болох вэ? Хиймэл дагуулын технологи гэдэг байгаа шүү дээ. Америкчууд болохоор энэ пуужингийн толгоон тийм үү? За яг хоо пуужин тодорхой өндөрт аваад баллистик пуужин ч юм уу ингээд далавчт буутан ч юмгүй явлаа гэж бодъё. Агаар мандлар буцаж орж ирэхэд асар хэмжээг шатна тийм үү? Тэрийг нөгөө цэнэгтэй хошуун тэсвэрлэхгүй юу гэдэг л юм асуудал яриад шүү дээ. Тийм. Тэгэхээр Солонгосыг цөмийн зэвсэгтэй ус гэдгийг бол одоо ерөөсөө зөвшөөрчлөө шүү дээ. Одоо өөр хүмүүсээ зөвшөөрчлөө тийм. Тэгээ сая тэр Хаасан 20 гээд пуужингийн хувьд юу гэхээр нөгөө судлаач нарын бас харж байгаагаар юу гэхээр урд нь байсан пуужингуудын уртлын хошуу бол урагшийнхаа ингээд юм шавх хэлбэртэй. Ерөнхийдөө айхтар шавхч гэсэн ерөн шавхтун маягтай байсан. Энэ удаагийнх бол ийм гоё таглаа шиг юм. Бөөрөнхий бөмбөр хэлбэр. Тэр юу гэхээр тэр дотор юу бол зав хараг 10 орчим цэнэг тушуу байх юм биш үсттэй гэсэн юм тамгал байх таахгүй. Тэрийг тайлж үзчихэж л байгаа шүү дээ. Тэгээ хойд айл тэрийг хизээ үзүүлэх юм байгаа юм. Бас нэг өдөр үзүүлэх л байлгүй дээ. Тэгээ юм гэдэг чинь нөгөө нэг ингээл өндрөө аваад улам ингээл нөгөө хуцтаад эхлэх юм бол тэгэл үзүүлнэ шүү дээ. Хараарай. Өнгөрсөн хугацаанд одоо Маршал Ким Жон Уны засаг барьсан энэ 10 хэдэн жилийн ингээ харж байхад чинь жоохон харуулаад явуулсан. Жоохон харуулаад явуулсан. Тэгээ ер нь юм таны хэлсний санал хэлж чинь юм ингээ 4 5 жил тийм үү? Одоо саяхан ковид гэл дэлхийд даяараа хаач хорол байх юм бол өмөр зулж хилээ хаацсан байсан тийм үү? Өнгөрсөн жилээс л орж болж авч байгаа тийм үү? Гэтэл тэр Байдны хугацаанд бол ер нь харилцаа бол ер нь баг байхгүй болчихсон. Трампын үед бол Америкийн тавьдаг гол асуудал нь цөмийн зэвсэггүй байх ёстой гэдэг юм ярьж ирсэн тийм үү? Одоо тийм байна. Хэлцээний хамгийн гол асуудал. Одоо эн чинь бол утгагүй болчихлоо шүү дээ. Өөрөөр хэлбэл 20 орчим цөмийн зэрэг туршуутай гэдгийг тэр Шведийн алдартай том судалгааны байгуулагч гаргаад ирсэн. 20 жиш бараг. Одоо тэрийг тээж аваачаад ингээд тээх тэр пуужинд байна уу хэр хөгцсөн байна гэдэг л юм ярьж байгаа болохоос хинч цөмийн зэвсэгтэй зэвсэггүй гэж ярих болчихлоо шүү дээ. Тэр Америкийн нөгөө уламж ширээний ард зугаа ярих асуулт нь утгагүй болчихж байгаа. Одоо утгагүй болсон шүү дээ. Тэр сая бол хэлж байгаа байхгүй. Цөмийг хумих гэдэг үг яриад гараад ирэх юм бол цаашаа уучлаарай. Бити тийм яриа. Цөмтэй гэдэг хөлийн зөвшөөр. Тийм ээ? Нөгөө nuclear state гэдгийг ярих юм уу, юугаараа ярих юм бэ? Тэрийг хөлийн зөвшөөр. Тэгээд тэрний дараа эдийн засаг над 20-уудаа болчихоо. Гэхдээ одоо Ардчилсан Солонгос тэр олон мянган хоригтой хориггүй үнэхээр боломжтой амьдарч байна.
Айгүй үнэтэй шүү дээ Пхеньянгийн эдийн засаг. Пхеньянгийн эдийн засаг амар эрчимтэй эргэж байна. Монголын нийтийн үргийн хэрэглээний бараанаас 2-3 дахин үнэтэй. Зарим нь зарагдахгүй. Саяхан бол яаж ийн шинэ хувийн автомашин тавуулахыг зөвшөөрсөн. Шар дугаартай. Тэгэд бүгднгийн цоошин машин байх хэрэгтэй. хуучин машин оруулахгүй. А машинууд юу хаанаас орж ирж байна? Ихэнх нь хятад байна л да. Тэгээ Японууд байна. Тийм. Тэгээ нөгөө нь энэ Улаанбаатарт байхгүй тэр гой цахилгаан машинууд чинь дүүрэн болцсон шүү дээ. Чанган манган юу ч үлээ гели мели юу цөмөр явж байгаа. Гэл тийм шүү. Тийм. А энэ удаагийн зөвхөн Монголтой холбоол асууч тийм. Энэ 10 сарын 10-нд болсон тэр ёслолын жагсаалд манай талыг үрсэн үү? За бас жоох юм ярих нь бас хаашаа. Тэгтээ шудраг хэлэхэд бол манайх очих хэрэгтэй байсан байхгүй. Тэгээ манайх энэ дотоодын энэ улс төрийнхөө зодон энэ балаа энэ асуудлуудаас болоод анхаарал хандуулаагүй очооч. Очоогүй гэж үү? Тий. Уг нэг коноп нэг суудалж чухал гэсэн юм чинь бас. Намын дарган дээшээ доошоо өхөөс ихүүдээр тулцсан байсан энэ үед хинч очиж чадаагүй шүү дээ. Тэгээд ихсэн ирнэ бид нар ч Улаанбаатарын диалог энэ төр гэл юм яриад байдаг. Улаанбаатарын диалогийг одоо бити манай тухай бити яриараа гэж шудраг хэлдэг болсон шүү дээ. Гадаад явдлын ерөн зүгээр гадаад бодлогын нэг юм нь юу гэхээр монголчууд та нарыг бол бид нар хүлээн зөвшөөрч хүндэлнэ. Уламжлалын үнэлнэ. Гэхдээ өөр юм бити яриараа одоо манайхныг дундуур орж зуучлан вайрна. Бид нар одоо нэг юм тийм ээ яриа хэлцээрүүдийг бид нар зохион байгуулж өгье. Бити ингэж наагур цавар битийг үгээрээ. Юу өмнөд айлыг ярианд оролцуулахгүй шууд Америкт ярина гэж байгаа айл юу Монголд ярих вэ? Сая бол тийм болсон шүү дээ. Манай элчин сайд бол хэлж илээ. Жохон дарга нарын тэгж ирээгүй ч гэсэн та нар өөрсдөө бид нар явах тэ тэнцээ Солонгосын хамгийн том think tank-уудын нэг л дээ. Солонгосын нийгмийн судлалын хүрээлэн гэдэг тэрний урилгаар бас давхар очсон. Тэгэхэд бол тэнцээс одоо нэг 3 хүн очиж бараг нүүр тахиллаа шүү л гэж хэлээ. Умрдын талынхан тийм. Тий. Тэгээ элчин сайд бол өөрөө хэлж ил та 3 тэгээ би ингээд нэг 4 хүн л энэ том параданд оролцлоо шүү Монгол талаас. Намын 80 жил гэж айгүй том ивент шүү дээ. Бид нар бол уламжлалт харилцаагаа хүнддэг гэж үзээд ер нь очих л байсан юм. Үүнийг 2 3 хүн явуулчихад яах вэ? Тий, тэр чи ярихгүй л болохгүй байхгүй юу? Уламжлалт одоо жишээлбэл одоо манай энэ чинь нөгөө Ардчилсан Солонгос Монголын найрамдлын нийгэмлэг гэдэг ингээл 2 3 ийм бас ингээл бас стади группүүд энэ төр байдیں۔ Тэднийг ингээ монголчууд жоохон ойлгодгүй байхгүй юу? Энэ Ардчилсан Солонгосын магтанд дуулдаг тийм ээ. Ерөөсөө улаан коммунистууд, социалистууд гэдэг. Тийм биш юм байна. Харилцааг бид нар ямарваа нэгэн байдлаар хадгалж үлдэх хэрэгтэй. Ярьж явах хэрэгтэй. Одоо энэ чинь байхгүй болоод байна шүү. Тэгэхээр бид нар бол эрдэм судлалаар бас ингэж нэг юм зам биш. Иргэний дипломат гэдэг нэг юм байна. Худалдаа байна, соёл байна, бүх юм байна шүү дээ. Бид нар бол эрдэм судлалаар ярьдаг. Think tank хоорондын яриануудыг ярьдаг хүмүүс байхгүй юу? Тэгэхээр энийгээ ч гэсэн бид нар ерөөсөө алдахгүйгээр, унтраачгүйгээр авч явах хэрэгтэй гэдгийг яриаг Ардчилсан Солонгос ярьдаг, монголч ярьдаг, аль нь ярьдаг. Бид нар ийм юм ерөөсөө тийм унтраач болохгүй юм байна. Чухал шүү дээ. За. Цагийн осоолоо сонирхолтой ирсэн хүмүүсэнд баярлалаа. Таны судалгаа эрдмийн ажилд амжилтсая. Баярлалаа. Айхтар олон нарийн юм чи ярьж чадсангүй дээ. Сайн сайн өгсөн. За. Их сурвалжаар ажиллагаа өндөрлөө. Ирэх бям гарагт иргэн уулзъя.